Буцаа миний YouTube channel тавтаа морил. Өнөөдрийн бичлэгээр би та нартай цуг хаул хий гэж бодсон юм. Одоо 100 болж байгаа юм чинь би нэлээх 100-ны хувц захиалсан байгаа. Тэгээд энэ хувцсуудаа би авч үлдэх үгүй сайн мэдгүй. Тийм болохоор та нартай цуг бичлэг хийгээ үзүүлэе гэж бодсон юм. Тэгээд миний захиалсан юмнууд болвол амар их юм захиалсан байгаа. ASOS гэдэг брэнд, H&M, Nelly. Зайдул ямар ч эхэлцгээе. Хэдүүл эхлээд энэ Nelly-г онгоцоод үзье. Эхнийх нь болвол нэг юм цагаан MAC. Одоо нэг болон цагаан MAC байхгүй болохоор энэ амар хурх харагцсан. Гэхдээ энэнийг би одоо шууд ингээд харангуут амар гэрэлтдэг юм шиг харагдаж байна. Ингээд харангуут жоохон гэрэлтдэг юм шиг байна. За ямар ч гэсэн хэдүүлээ өмсөж үзье. За энэ цагаан цамц нэг иймэрхүү юм байна. Жоон гэрэл цаа болохоор би энийг авч үлдэх үгүй юм мэдгүй байна. Гэхдээ материал нь амар гоё юм байна. Амар зөөлхөн. Гэхдээ ингэж гэрэлтж байгаа юм чинь би энийг барыг өмсөхгүй байхаа. Та нар юу гэж бодож байна? Тэгээд миний таалагдж байгаа юм нь бол энэ мөрөөрөө ингэж урт ийм онгоцоо. Жохон ийм өдөө материалтай байсан бол амар гоё яхасан. Миний дараачийн захиалсан юм болвол ийм амар урт палаж. Тэгээд энэ материал нь иймэрхүү юм байна. Материал нь ийм нэгсэн. Тэгээд өнгө нь бол энэ жоохон бордоо өнгөтэй. За энэ палаж болохоор ийм урт палаж байна. Тэгээд өнгө нь болохоор ийм бордоо өнгөтэй. Энэ палаж надад амар их таалагдж байна. Ингээд 100 жоохон хүүтэн өдөр өмсөхөд гоё юм байна. Энэ палажийг би авч үлдэнэ гэж бодож байна. Гэхдээ миний ганц ингээд жоохон таалагдахгүй байгаа юм нь болохоор гар нь хажуу богино уртайсан болвол илүү гоё харагдах байсан баг. Бусдаараа бол амар таалагдж байна. Надаа ийм нэгсэн палажууд амар их таалагддаг. Тийм болохоор би энэ палажийг авч үлдэнэ гэж бодож байна. За миний дараагийн захиалсан юм бол H&M. За миний эхний захиалсан юм бол өсгий дугтайгаа. Надад нэг олон юм хөлн дэвтэйхэн өсгий дугтал байхгүй. Боор өсгий дугтал захиалсан. Өсгийн бүдүүн тэгээд энэнгээр ингээд шүлжсэн. Урдуура ингээд шүлжсэн болохоор жоо хатуу санагдаж байна. Гэхдээ өсгийгээрээ бодвол дэвтэйхэн. Тийм болохоор би нэг сайн мэдгүй байна авч үлдэх үгүй. Энэ болохоор ийм мөр гарсан цамц. Тэгээ материал нь болохоор нэгсэн ийм ribbed. Энэ амар хөөрх юм байна. Хаяа ийм мөргүү цагаан цамц хэрэгтэй дээ. Jeans Mason дээр өмсчөөд. Тийм болохоор надад энэ цагаан цамц таалагдаж байна. Энэ бол ийм энгийн цагаан өмд. Тэгээд ийм алтан деталтай. За энэ өмдийг өмсөж үзсэн чинь таарсангүй бас багцлаа. Тэгээ энэ өмд надад амар гоё санагдаж байгаа болохоор би жоохон том арьсмаар авч агаад өмсөж үзье гэж бодож байна. Хаяа ингээд дэлгүүр болгоноос арьсмаарууд нь ингээд өөр байдаг. Заримдаа ингээд S таардаг, заримдаа M таардаг, заримдаа XS таардаг. Тийм болохоор дэлгүүрт нь өмсөж үзэхгүй бол мэдгүй. За миний дараачийн өмд бол цагаан дав өмд. Цагаан дав өмдний сул тал нь бол жоон гэрэлттэй. Энийг энэ марктай цуг өмсөж үзье. Гэтэ энэ билет огнхон харагдаад байна. Замч энэ хоёрыг өмсөж үзье. Агаа өмд бол бас жоохон багтсан байна. Яг гэвэл хөрсөөрөө жоохон бариу, бас жоохон гэрэлттэй юм байна. Тэгэхээр би энийг буцаахах. Энэ дээдлийнхэн топ болвол амар хөөрхөн топ байна. Гэхдээ надад нэг таалагдахгүй байгаа юм нь бол биеинд тийм эвтэйхэн биш. Ийм хатуу материалтай болохоор биеинд ерөөсөө эвтэйхэн биш байна. Гэхдээ харагдж байгаа байдлаар болохоор амар хөөрхөн харагдаж байна. Энийг авч үлдээ гэж би бодож байна. Та нар юу гэж бодож байна? За хэдүүлээ дараачихаа боксыг онгоолгож үзье. Тэгээд тэр нь бол ASOS-аас авсан. За эхнийх нь хувц. Тэгээ энэ бол эхний ийм даавн харамд байна. Одоо шууд харангуут миний нэг ингээд таалагдахгүй байгаа юм харагдаж байна. Тэр нь бол салтаан гэдэг юм уу? Салтаан амар урт юм байна. Тэгээд би салтаан жоохон богинохон байхад дуртай. Гэхдээ хэдүүл ямар ч энэ даавндыг өмсөж үзье. За энэ харамдны амар урт гэлсэн шүү дээ. Тэгээд энэ дээрээсээ ингэж явдаг байна. Тэгээд надад ийм өмднүүд нэг таалагдгүй юм амар урт цалтаатай. Тийм болохоор би нэг буцаа. Бусдаар бол материал эдэр нь
амар их таалагдж байна. Ийм даавн материалтай 100 халуун ийм даавн өмд өмсгөд амар гоё ядаг. Дараачих нь ийм шорт юм байна. Тэгээ бас ийм даавн шорт. Би өмнө ийм даавн шорт өмсч байгаагүй. За энэ шорт надаа их таалагдчих. Өмсгөд амар их юм байна. Материал нь ч гэсэн ийм зөөлхөн даавн. Тэгээд энийг 100 ингээд нэг хаар магтаа ч юм уу, дээгүүрэн сураач ч юм уу, нэг тийм хөө өмсөл гоё харагдах юм шиг байна. Хацыг харъя. Тэгээ энэ бол ийм урт палаж. Би ийм урт палажнууд дуртай. Цагаан шарт өнгөтэй байна. Материал нэг ийм хөө. Гэхдээ цагаан хувцанд бас гэрэлдэг болохоор энийг өмсч чад харъя. За энэ цагаан палаж амар хөөрхөн юм байна. Гэхдээ энэ дээгүүрээ энэ бонд нь жоохон урт тийм болохоор доошоо ингээд амар унжаад тэгээд бас нэг өөр таалагдах байгаа юм бол энэ уртаараа жоохон богинохон юм байна. Энэс жоохон хэдэн сантиметр уртээс амар гоё яхасаа. Гэхдээ бас 100 халуун өдөр өмсөхөр дажгүй палаж байна. Тийм болохоор би нэг авч үлдээ гэж бодож байна. Та нарын өгч бодож байна. Дараачих нь бас нэг цагаан юм байна. Би энийг юу гэдгийг санахгүй байна. Энэ цагаан мак юм байна. За энийг өмсч үзье. За энэ цагаан мак надад ерөөсөө таалагдсангүй. Яагаад гэвэл та нарын харж байгаагаар ингээд энэнгүүрээ жоохон сони юм байна. Ингээд одоо ингээд зайтай. Материал нь ч гэсэн ингээд жоохон хатуу. Ийм материалтай мөртлөө ингээд биеинд амар хатуу санагдаж байна. Тэгээд бас амар богинохон юм байна. Тийм болохоор би энэ макийг буцаад тэгээд дараачих нь бол энэ подолкагаа ийм материалтай. За энэ подолк бол надад амар таалагдж байна. Джинс мэс өмдөн дээр өмсч подолка. Тийм болохоор надад таалагдлаа. Дараачих нь бол нэг ийм өмд. Тэгээд энэ өмд бол жоохон хатуу материалтай. Тэгсэн мөртлөө джинс өмнөөс зөөлөн. Гэхдээ зүгээр даавн өмднөөс хатуу юм байна. Гэхдээ надаас энэ салтаа амар урт санагдаж байна. Тийм болохоор энэ таалагдахгүй бах. Энэ тэгээд миний хэлснээр амар хатуу материалтай юм байна. Ерөөсөө би энэ дэвтэх юм биш. Ерөөсөө таалагдсан. Тийм болохоор энийг буцаа. За дараачих нь бол нэг юм джинс өмд. Надаа ийм өнгөтэй джинс өмд байхгүй. Тийм болохоор хэвлээ ингэ туршиж үзье. За энэ өмд болохоор Top Shop-ийн өмд юм байна. Уртаасаа харахаар ингээд амар хөөрхөн. Тэгээд доотлын хэсэг нь гэсэн надад таалагдж байна. Тэгээд таалагдахгүй байгаа юм нь бол энэ бүксөрөө амар баруун тэгчмөөтэй ингээд бүксгүй болгочдөг джинс байна. Тийм болохоор би энийг авч үзэж чадахгүй байна. За дараагийн захиалсан нь бол ийм нэг цагаан өнгөтэй даавн өмд. За энэ цагаан өмд энэ. Тэгээд энэ даавн өмд надад амар таалагдж байна. Тэгээ ганц таалагдахгүй байгаа юм бол амар өндөр салтаатай байна. Уг нь ингээд нэг нь муглаад ядаж иймэрхүү салтаатай байсан бол яг ингээд яг гой таарч байгаа байхгүй юу? Тийм болохоор би нэг саяхан мэдгүй авч үлдэх үгүй. Та нар юу гэж бодож байна? Би жоо ханаад хүрсэн байгаа болохоор нустаа жоохон хоолоо сүүгээд байна. За дараачих нь бол нэг юм зүгээр ингийн шорт, ийм гэртээ газар өмсөхөөр ийм relax шорт. Зураа юм илүү даавуутай юм байна. Надаа энэ даавн таалагдж байгаагүй гэсэн мэдгүй байна. Гэхдээ ямар ч өмсөж үзье. Энэ шорт надад амар таалагдж байна. Зүгээр ингээ гэрт юм уу гадуур ингийн шортой. Гэхдээ ганц таалагдахгүй юм бол жоохон бариу. Ингээд тийм стретчтэй биш. Энийг яг авч үлдэхээ сайн мэдгүй байна. Та нар комментэн дээр бичээрэй. Юу гэж бодож байгаа. За одоо хэдүүлээ палажнууд руу орж эхэлцгээе. Бас нэг урт ийм хар нэгсэн жоохон ийм нэгсэн хөдөн даавуутай палаж байгаа. Энэ хар палаж надад таалагдж байна. Гэхдээ нэг сул талууд байна. Жоо хатуу материалтай. Хатуу материалтай биш юм стретчгүй. Стретчгүй болохоор жоохон бариу. Ингээд жоохон бийг барьсан гэх юм уу. Бас өөр нэг таалагдсан. Яг ингээд яг юм хөлний дээр төгссөн. Одоо ингэ хэдэн сантиметр уртайсан бол амар гоё явахсан. Тийм болохоор би энийг авч үлдэхээс мэдэхгүй байна. Та нар юу гэж бодож байна? За энэ урт хар палаж болохоор жоохон хатуу материалтай байна бас. Тэгээд уртаараа болохоор ингээд яг таарсан гоё урт байгаа байхгүй юу? Гэхдээ энэ дээгүүрээ жоохон сони юм байна. Ингээд одоо ийм байх хэрэгтэй шүү дээ. Энэ хэсгээр яг амар баруун. Тийм болохоор би энийг авч үлдэх. Сая би ажлаа тараад гэрт өрөөд ирсэн чинь дахиад миний хамгийн сүүлийн захиалсан хуцнууд ирсэн байна. Тийм болохоор би тэрийгээ бас үзүүлэе гэж бодсон. Камера жоо сонин тавьсан байна. Тэгээ энэ хуцууд бол Жинагаас авсан хуцнууд байгаа. Хамгийн ихнийх нь бол ийм хар өнгөтэй миксэн цамц.
Энийг өмсөж үзье. За энэ нь бол ийм зүгээр хар нэгсэн цамд нэг тийм юу байхгүй, онцгой юм байхгүй. Тэгээд хоолоогоор жоохон юм бариу. Хоолоор арай жоохон бариу юм шиг санагдаж байна. Жоохон хоолоо боогод байгаа юм шиг. Би ийм хоолоо ингээд бүр амар барьцсан цамд нэг дуртай биш. Жоохон монгорхой байвал зүгээр эдэг. Гэхдээ би энийг авч үлдэхгүй юм байна. Яагаад гэвэл хоолоо жоохон бариад байна. Энэ дараач авсан юм бол ийм нэг шар палажан ийм цамд гэх юм уу. За энэ шар палаж нэг иймэрхүү юм байна. Тэгээ надаа энэ ер нь таалагдж байна. Би миксэн палажн дуртай юм уу. Жоохон урттай. Тэгээ ганц таалагдсан би өмнө хэлсэнээр ийм бүр урт биш болохоор жоохон таалагдсан. Энэ жоохон жоохон гэрэлтдэг юм байна. Гэхдээ тэгж амар их гэрэлтгүй. Айгу. Материал нь ийм бас хөөрхөн нэгсэн сайн материалтай юм шиг санагдаж байна. Миний бодлоор би энийг авч үлдмээ санагдаж байна. Тамар юу гэж бодож байна? Тэгээ би энэнийхээ бас харын захиалсан байгаа. Тэрийг өмсч үзье. За энэ хар өнгөн. Энэ бас амар хөөрхөн юм байна. Гэтэ бас миний хэлснээр ганц таалагдахгүй юм. Энэ уртаараа жоо огнхон гэх юм уу? Тэрнээс бусдаараа ингээд бариу материал нь бас гоё. Тэгээ энийг бас ингээд товчийн тайлаад дотор нь юм өмсөд, джинс өмсөд өмсч болохоор. Тэгтээ би энэ хоёрыг авч үлдэхээс мэдгүй юм. Яг уртыг бодоод үзэхээр. За энэ бол миний хувцсны хоол байлаа. Тэгээ та нарт ийм бичлэгнүүд таалагддаг бол хэлээрэй, би илүү олныг хийж болно. Та нар бас комментэн дээр энэ хувцснуудыг авч үлдэх үү эсвэл буцаах уу гэдгийг бас коммент дээр бичээрэй. За би одоо ажил руугаа гялс явахгүй бол хоцорлоо. Тийм болохоор ийм бичлэг ингээд дуусгая. Өвдөн зөндөө их баярлалаа. Тэгээ хэдүүлээ дараачихаа бичлэгэн дээр уулзцгаая. Bye.